Түймрийн улмаас Рохинжа үндэстэн голдуу байдаг дөрвөстийн хуаранд 14 хүн түлэгдэж бэрцсэн гэж Нүүбийн албаны хүн мэдгдлээ. Энэхүү дөрвөстийн хуаранд исламын Рохинжа үндэстнүүд зөнхлөн амьдардаг байна. 2012 онд буддистууд болон исламын шашинтнуудын хооронд шашны мөргөлдөөн гарах үед эдгээр хүмүүс орон гэргүй болжээ. Нийслэл Ситвегийн ойролцоо Баудуфа гэдэг хуаранд мигмар гаргийн өглөө төмөрдөгдөжээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдэгдэхдээ гал төмрийн улмаас 14 хүн амьнасаа алдсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Төмөр бараг 44 хаус 440 төр оргинох байрыг сүйдсэн байна. Мьянмарын Рохинжа үндэстэн бол иргэний харьяалалгүй хүмүүс бөгөөд тэдний дийлэнх нь хавчлаг, ядуурлаас дөрвиж ирсэн хүмүүс юм. Дөрвөстийн хуарангуудад толгой хоргодож байгаа бараг 125 мянган Рохинжа хүмүүс орон гэргүй аяллаа хоригдор амьдарч байна. Апартеидтэй төстэй хоргийн улмаас энэ хүмүүс ажил, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээнд холбогдох боломж хязгаарлагдмал болжээ.